Таны уран бүтээлүүдээс харж байхад энэ угсаатны онцлог нэр, энэ угсаатны онцлог зориулсан үг хэллэг бас байгаад байна. Энийг та уран бүтээлдээ хэр шингээе гэж боддгоо. Өв соёл гэдэг юм юун дээр тогтдог вэ? Хэл аялга дээр тогтно. Хэл аялгаа бид нар юугаар хадгалдаг вэ гэхэл уран бүтээлээр хадгалдаг. Тийм учраас сүүлийн үед ер нь энэ нутгийн гэдэг тийм нэг тодтгол хэлээд угсаатнуудын хэл аялгаас бид нар жоохон хөндөрч байгаа үед бол энийг бид нар алдахгүй гэж энэ дуу хийж байгаа. А Эрдэнэ салхи гэдэг дуу болвол яг одоо дөрвдийн гэж хэлдэг юм уу, ойрдын гэж хэлдэг юм уу, нэгвэл бүр хуучны үг хэллэг гэх юм бол бүх одоо маш чамин үгнүүдийг одоо өөрөөр хэлэх юм бол орчин үеийн хэллэгээр бол набаарлаж багтаасан тийм дуу. Би энэ дууг нэг юмар онцолж хэлж байгаа. Одоо хиймэл оюун ухаан гэдэг юм гараад бүх хүний шүлгийг хийж болж байгаа. Яг одоо тэрнтэй адилхан шүлгийг хиймэл оюун ухаан бичиж өгч чадж байгаа. Гэтэл Эрдэнэ салхи гэдэг шүлгийг өгөхөд тэр гаргаж ирч чадахгүй. Тэр гаргаж ирвэл Эрдэнэ салхид байгаа үг хэллэгийг авчил тэр шүлгийг гаргана. Өөр ямар ч боломжгүй. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр энэ маш хэрэглэгдгүй, маш ховор үгнүүдийг нэгтгэсэн шүлэг юм аа. Жаргал сайхны шүлэг, соёлын тэргүүний ажилтан Санж Сүрэнгийн аялгау, Эрдэнэ салхи. Ойрд театрын гоцлол дуучин, соёлын тэргүүний ажилтан Тулгаа. Чихкетэр тиргэн бургацы көнэр түүлж аксамнаад итэр татэр гигэт тиганига хатнаа чивчин хулух Эрдэнэ салхин чилгэр толлин даган дэд хатгамаа чихта шүрмэг сэврэж чисчү томшигдэр дэшна Тасагч онжингуудаа шогшож голуулсан тэмээгч модон бурхан дашин чихэн чиртэгэний чийсэн гүмэсэрэ чирэнгэл байлахтан чиг зүгэ цагтан Эрдэнэ салхин шуург жуулаа гэтгэж шумурдин онтранаад шунгарцэг ханцанд оралдаад шуучир хавдар хагаар шурнаа чивчин хулух Эрдэнэ салхин чилгэр Окрын күнтэй көрч орцаагва күнтэй өгөлдөөд оргомч күнтэй оркорсон олцсон хуцтаа шилэрсэн